Улзы отас, сайыл оралек. Агар дөлгенде Бурят ФМ радио, сылынгын Бурятуды удыр студиясы Берма Жансанова, авиаболгокчы Агван Балыков. Дылхедер хыдың янзың хугжимы зымсыгутер насчы чаттык хунут хомыргыч. То баримтар харат уцхыт оредол арывың хун байна. Ыдымне хыдбыхыд Пол Маккартни, Брайан Джонс, Стиви Уандер ыгсын хунут байна, тыдны тоды Тыдны тода Монгол ба орыс орнуды мультиинструменталист Бурят олысы арады зужыкчың балдын цырың баттувшың болна. Балдын цырың баттувшың Монгол орны болыңгың аямакта мянгойсын зоң далың хойыр онды турсың намтырты, долоты байқыда лимбадер насчы сорсың. Авани гуин балдын цырың ыжин цындың ойынч хойола зужыкчыт байсын байна, авань илыңгая мүдейджі хугжимчың. Зе игет балдын цырың баттувшың мұно студидымне ерет байна, сән байна о. Сән байна о. Зе баттувшың тамне арвын тавың зымсыгуддер настығы тігіч хая уй мүдейджі болың хай, тіхдел үдіне тодыне соха хор, марин хор, лимбы, тігеділ ұшоч олың мүдігдегі танигдықуйым зымсыгуд бәнілда тіхдіне. Нің тұрың мененігі емасодыл та ямыр зымсыгдер насчы чатықуй тігіч. Юрын олон зэмсэгдэр хөгжмийн зэмсэгдэр гэдэг наадах гэдэг нь их юулда өөрөө олон заавал би бага наснаас эхлээд заавал энэ олон инструментээр наадах юм гэж тэгж ягаагүй өөрөө л ингээл дуртай болохтой л ингээл наадаад л игээд яадаг да. Тэгээд ардын инструментууд дээр ихэнхдээ би тэгээд наадна. Нааддаг инструментууд олон байна доо. Энэ дэлхий дээр хэдэн зуун инструментууд байна тийм үү? Тэгээд би энэ сонгодог одоо классик гэдэг юм уу? Тийм инструментуудаар би нааддаггүй. Мэдээж фортепиано дээр зазуухан наадна флейт юм гэдэг классик. Тэгээд эгэ ихэнхдээ ардын зэмсгүүдээр наадна да. Ана ятаг юу ятаг ёочин энтер дээр би наадахгүй дээ. Асан ихэнхдээ энэ лимбы цуур одоо хомуус гэдэг юм аа. Энэ юм бишхүүр, морин хуур, суухан хуур гэдэг л аа. Тэгээд нэг заазуухан энэ суглуулгатай гэртэй хаан. Тэгээд ондоо ардуудын энэ индейсүүдийн одоо инструментууд байна. Ятгатай адил шууд юм уу аа. Африкийн нэг үлээдэг хөгжмийн тоошоноос суулуулад ингээ яагаад минь ханд ингээ өлгөөстэй ингээ байхаар заасуухан туршаад үзэх юм уу гэдэл ийм хөө маягаар игээд тэгээд л заасуухан ингээ наадна да. Таны аватны мүдейжи хөгжимчин Монгол орон цогоо байна хэмдэ гуйн балдан цэрэн тэгэхдээ ижитнэж бас габят зужигчин байна цэндэн уинч тэгэхдээ таны ава ижи хоёртны энэ таны хөгжмийн юунд зэмсгүүдэр наасха энэ таны хөгжимчин болох таны харгыг өөрөнгөө гээд нүлөө оруулсан байна уу? Тийм аа. Тэгээд би өөрийгөө их азтай хүмүүс гэж сандаг. Юунд гэхдээ би ийм гэр бүлд энэ урлагийн гэр бүлд төрсөн. Тэгээд заанаас бага насны мэдээ ороод л ихээс эхлээд л авжийн ажил дээр очоод л дахаад л энд тоглолтоор гастролем явахтан давхуулаад аваад явдаг байгаа. Тэгээд л тэр өөрөө ч мэдэнгүүгээр тэгээ хөгжим дуртай болоод л тэгээд энэ хөгжим юм оролдож гэдэл яаж аваа гаргана яана гэж тэгээд л дахаад л тэгээд сурчсан да. Тэгээд авжийн нөлөө их байна да. Ижитнэ илэнгэ ямар мөн соёлын талаар явдаг. Ээж минь ардын дуу дуулдаг. Дуу дуулна. Тэгээ залуудаа авжийн хоёр минь хоёулаа юм хатардаг байсан. Тэгээд давхар тэр үед тэр соёлын ордон гэдэг энэ район Булган аймагта тэгээд байхдаа нэг хүн одоо ганц хатраад явахгүй хажуугаар нь дуулдаг юм уу нэг хөгжмөөр наадах юм уу тийм давхар тийм ажлуудыг хийдэг байсан. Тэгээд
А өмнө одоо л жинхэнэ олон инструментуудаар нааддаг да. А та нар гэр бүлдөө хөдөө ухивуудад Бидэн их хэсгээс бидэн дөрвүүлээ. Тэгээд би дээрээ нэг ахтай, дороо нэг дүү басхантай, дүү хүнтэй. Болтодаа хөгжимд ийм хаваадаг. Дүү басхан бид хоёр гээд урлагаар дүү басхан минь уртын гоё дуулдаг да уртын дуу. Бид хоёр эгэ баг дүү хүмүүнээ лам ах минь ондоо юугаар ажилладаг тэр бизнесмен. Болтодаа тэг хөгжимчин байж болохгүй. Та ээжигээ дурайж игээд дуу дуулдаг ут. Но заа зоохон дуулах. Зэм. Тамны нэг хөдөн олон зэмсгүүдээр наастаг байна хэмтад хэд харна ди олон зэмсгүүдээ мөнөөч энд ацраад байна гэж нэгэн дээр наасч үгэт. За би энэ өөрөө одоо 7 настайгаас эхлээд л наадсан инструмент нь лимб. Тэгээд лимб хөгжмөр наадъя да. Тэгээд энийг Монгол дуу наадъя. Тэгээд энд юм тэр нэг дуу наадахта нэг амиагаар наадаг. Хэрэг дээр нэг амиа аваад л игээд нааднаггүй үлээж явахдаа хамаараар ингээд амиагаа авдаг тийм тасалдуулангүй тийм техник байдаг. Тэр техникээр. За. Ямар гоё вэ. Игээ та нарыг чаганж яхадаа гэд нэг юун дээр амиа аванхай гэд чагнаад л бүр амилхайгаа чи нэг айдстишинг тэгэхдээ энэмнэ ямар техник гэж нэртэй гэд хараад үзэхэд ямар ордоор нэг ч амилангүйгээр гэд нааснатлаа. Тийм ээ. Монголоор энийг битүү амьсгаа гэдэг. Тэгээд энэ битүү амьсгаа гэдэг энэ техник нь энэ алт мөнгөний дарахчууд энэ урдандаа их хэрэгэлдэг байсан маань ийм амьсгаа. Тэгээд энэ хөгжимчин миний багшийн багш өвгөн цэрэнд орж гээд багш байдаг гэсэн. Тэр хүн энэ техникийг бий болгосон байх гэж боддог л да. Юу нэгтэй тэр дарахчул тэр алт мөнгөний дарахчул ингээд үлээгээд алт мөнгөө дарахалдаг байсан мөн үлээгээд амьсгаа авахын хооронд тэр нэг хөрдөг. Тэгээд амьсгаа авах гээд авах тэрний хөргөөхгүй тулд энэ ийм амьсгаа энэ ньюс амьсгаа гэдэг л дээ. Ингээ аваад тасалдуулангүйгээр тэр алт мөнгөө дарахалдаг. Тэгээд тэр миний тэр багшийн минь багш тэр хүн цэрэнд орж багш минь тэр энэ ингээд энэ уртын дуу наадахад амиа тасалдуулангүйгээр наадахад лимбедэр болох байна гэж. Тэгээд энэ техник бий болсон юм түүхтэй. Энэ хамраараа амилгүй энэ хоолойгоор амилна уу? Хашгаад амилна? Хамраараа амилна энэ ам досоо байгаа хийгээ энэ хоолоогоо таглаад насоос шингэргээд шахаад хэлээрээ. Тэгээд тэр хооронд хамраараа түргээр ингэж авах юм. Тэгээд түргэн амьсгаа авахд ингэж тасалдуулангүй ингэж. Тэгэхэд ийм аваа яадаг. Их сонирн байна. Энэ ингээд ойлгуулад ингэ хэлэхэд их хэсүүлдэ.
Тэгээ энэний сурахын тулд эхлээд уус энэ юугаар гуурсаар ингээд юм стакан сойгээд үлээгээд тэгээд тэгж сурсны сүүлээр дараа нь лимбидээр сурахад энэ бас их тийм үү түргийн юм биш л дээ. Тийм дээ. За баярлаа ха. За тэгэхэд өмнө цаашаа өшөө тэр нэг хажуудын нэг сонин зэмсэг аваад ирээд байна. Тэгээд энэ лимбитэй адил шиг мөртөө энэ цуур гэдэг энэ хөгжим байна. Зөвгжмийн зэмсэг. Энэ цуур нь авиагаараа лимбитэй адил арай зөөлөндөө тийм авиа гарах. Тэгээд энэ салхин авиа юм уу энэ нэрээс нэг салхитай энэ лимб ишгрээс ингээд тийм арай одоо ийм авиа байна. Гэтэ энэ зэмсгийн нэг онцлог юм нь гэхэд тэр хөөми харгаа стил юм харигра дуулахда дээр нэг амсгаагаар бас болно. Давхар энэ хөгжмөө тоглохдоо совсем мондо авиа гарах. Тэгээд хоёулын нэгэд зэрэглүүлээд үсгэд тад ондоо зэмцгүүдээр наасчихсан шингээ дуулдана. Мэдгүй хүн цаанаас игээд хараа та нарын юугаар наасчихснэд энэ тэр бүрээгээр дууруулж исэн шингээ дуулдана. Тэгээд энэ хөгжмийн зэмсгнээ энэ байгаль дэлхийн одоо усны шууган юм уу тийм салхи ус энэ байгаль дэлхийтэй холбоотой гэдэг л дээ. Юугаар бүтээгддэг бина зэмцэг? Энэ урдандаа их дээр үед урдандаа энэ зэгс гэдэг ургамал байна. Зэгс ургамал ингээд усны хажуугаар ингээд камиш тэгээ хатаад ингээд байдаг. Тэрнийг ингээд тайраад нүхлээд өдөө. Тэгээд ингээд үлээдэг байсан байна. Одоо үед бол модоор хийгээд байна. Энэ хатуу энэ хар мод гэдэг юм уу да. Энэ элэнгээ ийм юутэй байх ёстойгоо ортоороо янз бүр байдаг. Янз бүр юм байдаг. Урт байвал доош арай бүдүүн авиатай байхаа. Нарийн богино байвал тэр авианд дэше ухаа. За тэгэхэд өшөө ондоо зэмсгүүдтэйгээ танилцуулъя та. Тэгээд бас нэг ийм инструмент байна. Энэ болохоор зэрэг бишгүүртэй адил шүү. Тэгээд лимб сүрдинтэй ингээд арай авиаг нь ондоо болгоод юм аа ингэтэй. За сэнда энэ бишхүүр гэж юмнаа бас юунес хийгддэг гэж хөрж үгэд. Тэ энэ одоо манай энд дасан дугуй юм бишхүүр ламбгай нар нарна. Тэ тэрнтэй адил шүү нэг талаараа тембр юмараа. Тэгтээ энэ юугаар концерт юм нот юмд энэ нүхэмийн тааруулаад ягаад арай юм
дуу юм наатахад арай зөөлөн болгоод ингээд тааруулж. Мастернууд хийдэг те. Зэ тэгэхдээ өшөө ямар тандын зэмсэг асраад байна. Энэ миний энэ сүмкс олон инструментууд байна хаа тэгээд энэ бас нэг хомус гэдэг монголоор энэ амун хуурс гэдэг амун хуур хомус энэ элдвийн олон нэрнүүдтэй байдаг л да. Энэ одоо нэг амис хадэрэ таньж чаганжил байхаар байна. Тэгээд энэ заахан даманда хийгээд наастаг энэ хүмүүс гэж энэ зэмсэг та нар хашингээд энэн дээр наасах тийм ноот тийм юу гэж байхгүй юм. Тэгэхээр та нар энэний хөгжмийн хашгирж наасхыгаа яаж зохиодог? Тэгээд энэ өөрөө л импровизац гэх юм уу да. Тэгээд энэ хүмүүс гэдэг энэ хөгжмийн зэмсэгнээ бас энэ байгаль энэ дэлхийтэйг холбоотой ингээд болох доо бас л энэ байгалийн дуу аваа дуу мал энэ шувуудын салж юуны бас л холбоотой гэх юм уу да. Тэгээд тийм ч болохоор ч юм уу зарим нутгуудаар манай зарим бөө дуунууд ч бас тэрнийг ингээд нааддаг яадаг энэ холбоотой байна л да. Шашин юутай бас их сонин байна дол бүхий нэрээ тэр морины төврөн салж шуурган тэр шовооди дуурж яха нэрээ дуурж исэн шингээ зэйгэд мөнө тананга нэг хөгжим сонсолдоо тэгэхээр ямар морины төврөн чагнаахадаад морины соло тавих юм нагу за яа
Захундата радио сонсокчутагар идулжинда бурят FM радио монодыр сылынгын удыр болжы байна мане студият одол мане буряды оркестр хунгыжа до нырлыгдысын балдын цырны баттувшын ерет байна за сашнигет хорого ургулжулулылды муно ина марны салы ыгысын хугжим задылвыгач тикадын ины хугжимай туухынник захоро дугит. Тэгээд морин гэдэг их чухал амтан тэгээд хийм морин ч гэдэг эр хүний дотор эмээлд хазаартай морч гэдэг тэгээд мори гэдэг ер нь эр хүнд энэ их чухал эр хүний сүлд юм уу да. Тэгээд морины би уралдаан хараад тэгээд өөрийн ирэхгүй юм хөгжим ороод ирээ. Тэгээд морин хураа бариад ягаад нэрээ нэг юм морины соло хийгээд наадах юм уу наадахад ямар байх вэ гэдэг ингээд ягаад энэ 2000 онд байна уу да. 22 жилийн урттай болно да. Тэгээд зохиосон. Тэгээд морины соло гэдэг юм юу бүтээ. Тэгээд их баяртай байдаг. Өсөө дуусад манай дуусад бас дуулдаг. Тэгээд энэ дээр нэрээ нэг морины уралдаан юм уу энэ морины тэр дахиж яваа тэгээд хэмжээ юм оруулаад дээр нь тэгээд хөөмигээр игээд дуулахад нэрээ болох юм уу гэж санаад байна. Энэ хөгжимцөө хди таны юунууд зэмцгүүд орно. Би өөрөө дуулахтаа хөөми хоолоогоор дуулна. Тэгээ морин хуур дээр надад өөрөө ил юм битэр надад хүмүүс ингээд дөрвөн хөгжим байна. Зэ нөхөрөө нэрээ гоё юм хөгжим болон хай. Баярлаа. За тэгээ цаашаа апрелийн 10-нд таны тоглолт болох юм. Энийн тухай хөөрөд үгүйт юм хаана болохоп тэгээд ямар зүжигчд байхав. За тэгээд манай байгаль театрын цугта тэгээд апрелийн 10-нд ингээ концерт нь болохоор байна. Тэгээд энэ би ганцаараа биш ингээд театартайгаа болохтой их сэтгэл тэнүүн ямар амар тэгээд яг та ихээр тэгж юм санаагаа зовноггүй. Тэгээд ингээд апрелийн 10-нд энэ манай оперын театрт болохоор 6 гушид тэгээд ардзон оноо ирээд амраад концерт хараад амраад яваарай гэж хэлэх байна. Хэдий цагцоо нэмнэ тоглолт хэдий цагийг 2 отделение болох. Тэгээд дундаа 15 минутын антракттай 3 цаг болох бахтай. Тэгээд энэ концерт нь миний аав ээж хоёр мань ирээд оролцох. Аав минь хөгжимчин хөгжим наадах ижи дуугаа дуулах. Тэгээс суухан хуур дээр наадах аав ээж хоёр мань. Миний хүү минь бас наадалцах. Мөн ойролцоод байсан хүн. Хажууд нь суусан. Ямар зэмсгээр наасах? Фортепиано дээр мөн. Зэ авенга тоглолтын хон дарааны ирж хэр юм дээр тоглолт дээр нь оролцсныгоо ирж хөөрхөн бидэн хүлээхэд. Зэ тэгээд өшөө хэд байхаа бна бидний радио сонсогчд таны тоглолтонд ирэхдээ таны аважийг харахыг таны чаганахаа байгал театра өшөө хэд айлчтаас намгар ихч минь аяар хол Москвагаас ирээд дуулна. Намгар ихч минь байна. Бадам ханд дууш минь байх. Тэгээ манай байгал театрын минь дуушид гослолд гол дуушид минь хуу байх байлцах Павел Карелов гэдэг аранжировщик хөгжимч миний найз наадалцах Луду Бочиров наадах өөрөнгөө зохиосон хэйг эргэсөө их юм би их гойшоодаг их дулаан бид Монгол туурах дарзан болохтой гэр гэдэг нь хэйг эрм ямар сухал үлээ тэгээд хэйгэр тухайгаа энэ музик нааданда. За хэр былсылга болж байна. Сайн болж байна уу? Тий. Өдрийн өдөр болоод өдөр бүр сайн болоод л. Тэгээд ингээд
ээжил байна да. Шинэ костюмуудын таны тоглолтод оюутж байна уу? Ой манай тийм ээ костюмууд шинэ костюмууд оюутна. Хэн оюунав хаана оюулнад? Тэгээ манай театр үүдийн тэр костюм ойдаг Тандэ ха. Зэ мөнө тананга 15-ны сар гэсэн хөгжим сонссон нэг. За баярлалаа.
Агары должинда Бурят ФМ радио сылынгын бурядуды удыр болжывайна зе муноyны улзы 30 сойыл оралык кысың мане дамжолгадымны Монгол ба орыс орнуды мультиинструменталист бурят олысы арады зужукчың балдын цырың баттувшың ирет байна. Зе баттувшың цашын хорого ургылжылылы. Зе ыны муно арвын тавыны сарыгысың до. Иненинге бастух ныза хородугит. Энэ мана Монгол ардын дууны 2 ардын дууны попури. Тэгээд 15-ны сар ага дэлхийд бүтэн сарыг бол Монгол туургад ардсан их бэлгшээдэг. Бүтэн сар бүтэн бүрэн бүтэн байдал элэг бүтэн амгалны бэлэг тэмдэг гэж тэгээд бас энэ нэг нөгөөх ардын дуу нь болохоор зэрэг тэр Юндэнгөө гэж дуу. Юндэнгөө гэж сайхан эр хүний тухай дуулдаа. Зэ цаашны хорого ургуулжуулахыдэ тананга гэр бол тухай гэд. Нэмнөх хүнтэгэ ирээд бэнэт нэм билгүүдэ Зэ билгүүдэмнэ дурвы тянгийн гэж ойлговпте. Пианиндер настык Зэ шохды ухивутты. Би 3 хүүдтэй. Тэгээд данаараа бид хоёр 96 онд айл гэр бүл болоод тэгээд 25 жил болж байна. 26 дахь жил. Тэгээд нэрээ ингээд бодоод ирэхэд энэ олон жил ямар түргээр явчихна. Тэгээд данаар минь намд 3 сайхан хүүд төрүүлж өгөө. Тэгээд манай монголоор бол дархан бэр гэдэг. Дархан 3 хүүд төрүүлсэн. 3 хүүдийг төрсөн хүнээ тийм үү. Хадам автага сухтаа суугаад сайн хууд хамаагүй гэдэг. Янз бүрийн хар бор ажлаас сөлөөлөгдөг. Урдандаа тийм байдаг байгаа. Тэгээд би бас их баяртай байдаг. Ямар би бас их азтай хүн гэж. Тэгээд 3 хүүдтэй том хүү минь Новосибирскт байдаг. Бэлэгт гэж нэртэй. Дунд хүү минь бэлгүүдээ. Баг хүү минь одоо 3 настай болох байх. Баргуудаа гэж нэртэй. Ямар гоё нэрнүүдтэй. Та өрөөл нөхөр данаартага хаана гэж олдсон. Бид хоёр толгоцсон банд. Хоёулаа байгаль театртаа танилцаад тэгээд дурлалсаад л тэгээд гэр бүл болоод ингээд яадаг амьдарч байна да. Тэгээд том хөвөнднэ бүлэгтээ хөгжимд хамаати бүшүү. Лимбидэр нааддаг их сайхан гоёор дуулдаг. Тэгээ бас одоо энэ мөнө жилдээ бас айл гэр болж магадгүй. Гэдэг хүлээгээд ингээд байж байна. Айл гэр бол их шухал гэдэг сандаг. Тэгээд ер нь эр хүнд гэр бүл гэдэг эгэл үнтэй сэнтэй хүний байх ёстой юм гэр бүл гэж сандаг. Тэгээд би юу намайг төрөхөд аав минь намд бат төвшин гэж нэр өгөөх. Тэгээд бат төвшин гэдэг нь бат бүх бата төвшин гэдэг нь төвшин амгалан байх. Тэгээд одоо та нар энэ нэрэндээ их тааруу. Их баярлаа. Тэгээд би энэ эр хүн 3 тийм одоо тангараг өрөх ёстой гэдэг юм уу да. Эхлээд өөрийгөө засах бат амгалан байх, өөрийнхөө санаа бодлоод их муу юм бодонгүй муу санаа бодлоо дараад игээд бат амгалан байх. Дараа нь эр хүн тийм бат амгалан байх да, бат төвшин байх да гэр бүлдээ бас амгалан тэнүүн байх юм уу. Тэгээ гэр бүл амгалан тэнүүн байх да гүрэн төрөх амгалан тайван ингээд л байх юм уу гэж. Тэгээд амгалан энэ нэрээ даагаад л бат төвшин явахыг л хишээж оролдож ингээд л явна да. Танай гэр бүлийн игээд нөөц бишвэл ямар ёс заншилаа нандинаар цайч явдаг. Хэрэг дээр бол юмд ёс заншил байдаг л да. Тэгээд би өөр тийм ёс заншлаа дагаа тэгээд явхад эсвэл яг үннийг хэлэхэд бол сэхийн хэлэхэд би их залхуу хүн. Тэгээд л телевизээр хараад л миний дуртай юм бол диван дээр хөвтөд л телевизээр харах. Нэг талаараа игээд тийм тэгээ суухад их олон ажил бас олон ажлын цаана би өөрөө гараад тэрийг бүтээгээд тэгээ суухад би амардаг. Юунд гэхдээ би телевизээрээ хараад ингээд хэвтгэхийн тулоо би өөргөө байх надад. Свет юм мөнгө юмаа тоглоод юм уу
газах ажлаа хийгээд ингээ гэрт заазуухан ажлымаа газар дээр байдаг. газар дээр байдаг. Тэгээд энэ ажил энэ тоглолтын юм хийгээд ингээ байхдаа ажлаа хийхдээ би игээд одол диван дээр налаа шивтгэхэд их амар тэгээд тийм л залхан хүндээ би. Та нар тугарын энэ хэдэн зэмсгүүдээр наас чи байхдат нэ ийгэж асуух хэрэгтэй гэж байсаар байгаад мартаад байна бана. Энэ хэдэн зэмсгүүдээс нэ таны эгээ дуртай зэмсэг гэж байх уу? Эгээ дуртай миний үнэхээрээс игээд мөнөө уултар игээд 7 настайгаас эхлээд л надад мөнөө уултар суржил явна энэ хөгжим маань тэр онсийн олох гэж л бидэрж авдаг инструмент лимбо хөгжим байна да. Лимбо хөгжимдөө би хайртай дуртай тэгээд надад лимбо хөгжмийг им мэрэгжлийн им өндөр түвшинд игээд наадах сургасан багшигаа ходдоо би их санаж явдаг. Багш минь бурхны оронд явсан ч би бас энэ тэнгэрээс хараад явдаг байх гэж санаж итгэж явдаг. Тий. Та аав ээждээ Монгол орон руугаа хэр игээд юугаар оршдог. Тэгээ бидний хичнээн хэлийн наан цаан байгаач бас аяар хол Америк орн ч юм уу или Москва дөрхтөө ойрхон байна л да. Машиндаа суугаад л би шууд ингээд явахтаа бас нутгаа очиход сэтгэл сэргээд ингээд хиймөрөн сэргээд хүч аваад. За баярлаа. За өшөө дахин энэ тоглолт тухайга манай радио сонсогчдод сануулъя. За тэгээд манай концерт нь апрелийн 10-нд оперны театр соо гэдээ болохоо байна. Тэгээ би ганцаараа биш байгаль театрын гайн хамт олноороо суугтаа. Тэгээ манай Бурятийн урдаа барих алдарт дуушид намгар бадам хандаа манай байгаль театрын гол дуушид хуу оролцохоор байна. Тэгээд аав ээж минь ирээд байна. Тэгээ концерт нэгэд суугтаа оролцох. Хүү минь наадах. Тэгээд энэ апрелийн 10-нд ирээд концертанд ирээд амраад сайхан концерт хараарай гэдээ өрөх байна. За баярлалаа. За хүнд радио сонсогчид апрелийн 10-нд 6 гүчит опер болон балеты театрцоо бат төвшний тоглолтод ерхэднэ өөрөө энэ манай студид балдан цэрний бат төвшин урьж байна. За игээд та нартай баяраа хүргэнэж тоглолтод их сайнаар өнгөрөөсэй гэж тэгэл цаашдаа амжилт дээр бүр их амжилтад туйлж байна таартай өцөх байна. За тэгээд ард зундаа бас игээд сайхан хавар болж байна. Тэгээд сэтгэл санаа тэнүүн дүүрэн жаргалтай төвшин амгалан элүүрийн сайн сайхан явах нь болдгоо гэж ирээ. За хүндэт радио сонсогчид мөнөө манай Узи Отос соёл уралыг гэсэн дамжуулгамны дүүрхэтэшээ болова дамжуулгадамны Монгол ба Орос орнуудын мульти инструменталист Бурят улсын арады зүжигчин балдан цэрэгний бат төвшин ирж танры энэ тоглолтдоо өөрөнгөө намтар тухай хурж өгва. Бурят FM радиого сонсож байгтээ мөнөө таны анхааралд балдан цэрэгний бат төвшний хөгжим алтын бацхан гэсэн сонсогдъё.